За та бүгдийн амгалан айлтгая. За бид нар Дангийн Убали Пернгуа өчтөр уншиж эхэлсэн. За өнөөдөр үргэлжлүүлээд уншъя. За өчтөр бид нар Симзамбийн ёс эхэлсэн тийм ээ. Симзамбийн ёс эхлээд тэгээд жалвийн гад хамжид гондолны сүмбийн хорлоо сүм гааран дүү шаг гав ээчэр гэсэн тийм ээ. За тэр юу гэсэн үг вэ гэхээр бурхны одоо зарлиг бүгдийг гондолны сүмбийн одоо гондол зарлигласан дагуух гурван одоо номын хүрдэнд бол бүгдийг багтаах бол хэцүү юм аа. За яагаад вэ гэхээр хорон ади самбуу буюу анхны одоо номоо альцсан 5 одоо номын нөхөрт бол шантва одоо хэрхэн өмсөх тухай мөн одоо Дулуаны Винан ёсны айлдварууд энэ төр бол энэ гуравт бол одоо 1 2 3 дугаар номын хүрдэнд бол багтахгүй юм аа. Яагаад вэ гэхээр эдгээр айлдварууд нь бол дандан эндингийн бол одоо сэдв биш юм аа. Тийм ээ. Яагаад вэ гэхээр тэдгээр нь бол хоосон чанарын тухай бие үгийн одоо үзэл онолын нарийн бүдүүн аль нь ч бол үзүүлээгүй ийм одоо сэдвүүд учраас дандан эндин гэж авч үзэхгүй гэсэн тийм ээ. За тэгэхээр бол дандан эндин гэж авч үзэхгүй гэдэг чинь бол хоосон чанарын тухай өгүүлсэн юм уу өгүүлээгүй юм уу тийм хоосон чанар за Танжирви ёсонд бол хоосон чанар гэж хэлэх бах. За бусад ёсонд бол одоо дагмид прараг, дагмид прамо болон рагба, гансгийн дагмид, чойжин дагмид болоо бүдүүн нарийн аль нь ч бол биш. За тийм байх юм бол дангэж өдвийн шир болоо шир ондон мэвэчэр гэж байна тийм ээ. Дэ намжис дагми параруу ганла гарун данла маба бээчэр гэж. За ингээд бол зогссон. За цааш нь доо дэ нам сүрүү гангийн ян дангэж өдвийн шир мэрүүн ам юмнаа гэж. За тэгэхээр бол одоо Винан одоо ёсны айлдварууд болоод одоо тэр шантув дүмбэр говор жаав митийн одоо энэ зарлигууд бол одоо эдгээр одоо судрууд бол аль ч одоо эрхэм зарлигийн тийм ээ аль ч зарлиг бурхны одоо аль ч зарлигийн дандан эндэн гэж дандан эндэн муу юм уу биш юм уу гэж авч үзэхийн суур бол болдгүй мүү гэвэл бас тийм биш ээ гэж. За ягаад үг гэхээр лодо месэдви дэм бадан дэгэнзэн жалбуу согжин гавсуу дангэж өдвийн шир рун вичэрдэ доо дэ нийла сүмбийн данданжин доо юм бичэрдэ гүнзүү дэмбон ойжин жожжа зовр жидвийн доо юм бээчэр гэж. За энэ яагаад ингэж хэлэх болж байна гэхээр Симзамбийн ёсонд ярьж байгаа. Симзамбийн ёсонд дандан эндэн гэдгийг бол дааж ишүндүү хайландуу рун аюу мэрүүн аюу гэдгээр нь л одоо авч үзэж байгаа. Тийм учраас энэ бол юу гэж байна? Лодо месэдвийн домбын лодо месэдвис дэмбадан гэж те лодо месэдвийн домбын доо гэж байгаа. За тэрэнд одоо үзүүлсэн дандан эндэн мөн дэнзэн жалбуужийн доо гэж байгаа. Тэнд одоо үзүүлсэн дандан эндэн гэж одоо ярих одоо сэдв бол муу юм аа. Ягаад гэвэл доо дэ нийла сүмбийн гэдэг нь тэр хоёр сударт зарлигласан гэдэг нь лодо месэдвийн домбын доо дэнзэн жалбуу доон зарлигласан данданжин доо юм бичэрдэ ягаад гэвэл гүнзүү дэмбон ойжин жожжан зовр жидвийн доо юм бичэр гэж юм тийм ээ. Гүнзүү дэ ин жан лүгдэла данданжин дорны хай мэлэндэ гэж. За хэдий тийм боловч одоо энэ ярьж байгаа бидний одоо өнөөдөр ярьж байгаа Симзамбийн ёсны данданжин доо бол биш ээ гэж. Ягаад гэвэл тэр эндинжин доо юм аа гэж тий. Данданжин дорны хай мэлэндэ лүгдэла гэдэг нь Симзамбийн лүгдэла гэсэн санаа тийм ээ. Симзамбийн ёсонд бол данданжин доо биш. Ягаад гэвэл эндинжин доо юм аа. Эндинжин доо ямбартал дэдэг ойдон дааж ишинба юм бээчэр гэж. За тэгэхээр эндинжин доо мөн үү биш үү гэдэг нь дааж ишинба мөн үү биш үү гэдгээр авч үзнэ гэдэг нь эндээс харагдаж байна тий. За бид нар бол жидун таажид хоёулангийн уншсан одоо энийг бол бүгд одоо ойлгож байгаа байх гэж бодож байна. Симзамбийн ёсонд бол дааж ишиндүү хайландуу рүүмийн доо бол эндинжин доо дааж ишиндүү хайландуу мэрүүмийн доо бол данданжин доо гэж Симзамбийн ёсонд тавьдгийг бол бүгд харсан. За тийм учраас бол эндинжин доо ямбартал дэдэг ойдон дааж ишинба юм бичэрдэ шамтув дүмбэр эвэр
говьээж гэж тийм ээ. Ягаад гэвэл шантуу дүмбэр говарж авуу шивийн доцыг болвол эндинжин доо юм. Ягаад гэвэл дааж ишин баян бичэр. Эндинжин доо юм бартал дааж ишин баян бичэр. Дааж ишин баян бартал шантуу дүмбэр эвэр говьээж гэж. Тэр нь юу гэсэн үг вэ? Шантуа болвол шантуу буюу одоо тэр одоо доод хэсэг одоо доод бие ороож өмсөж байгаа тэр хормогч маягийн зүйлийг болвол заавал ингэж бөөрөн хийлж ингэж ороож ингэж өмсөх заавал болвол ингэж өмсөх ёстой байдаг. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр яг тэгж айлцсан дагууга болвол тэр зарилыг нь болвол дагах ёстой юм учраас болвол эндинжин доо юм гэж хэлдэг байна. За Нева ранлуг шавганис. За аранлаг болвол одоо гол сэдв маань болвол ягаад хорлоо сүм гэж те 3 хүрд гэж болвол одоо номын 3 хүрд гэж болвол хуваасан юм бэ? Ягаад ингэж ялгасан юм бэ гэдгийн учир шалтгааныг ярьж байгаа тийм ээ. За тэн дээр болвол номын богд жономбын ёс болвол ингэж тавьж байна. За зарим ёснууд болвол одоо Дүтүв Дамбуу Нева Сумба гэж тавьж байна. За тэгээ Бурхан багшийн жономбын ёс болвол Бурхан багшийн одоо насныхаа ихэн дунд адаг гэж айлцсан нар нь бол 3 байна гэдэргээд энийг нь бол ингээ гагалсан тийм ээ. Энэ бол тарахгүй байна. Энэ бол айлч одоо тэгж юунд бол шүнд бол байхгүй байна. Нэгт хоёрт гэх юм бол дүүнхүр дэлчинд бол юу гэлээ Бурхан багш бол Балдан барайванд дүүнхүр заржид айлдж явахтайгаа хамт бол жагад хүмбэрээд ширчэндөө айлдж исэн энэ төр байгаа. Тэгэхээр бол тэр үед айлцсанаар энэ үед айлцсанаар нь тэнд айлцсанаар нь гэдэг юм уу их болвол одоо тэгж одоо хуваах бол тийм баттай биш юм аа. Бурхан багш зэрэг одоо эрд хувилгааны хүчээр өөр газар бол зэрэг янз янзын одоо сэдвээр бол энэ ном айлдчихсан байгаа учраас бол Бурхан багшийн номын хүрдэнд ялгахтаа бол тийм маягаар хувааж бол таарахгүй байна гэдгийг бол эхлээд бол ярьсан тийм ээ. За тэгэхээр одоо өөрийнхөө одоо ёсыг тавих хэрэгтэй. Бусдын ёсыг гагалсны дараа бол тийм ээ үгүйсгэж няцаасны дараа бол өөрийн бодол ямар юм бэ гэхээр Нева ранлуг шавгааны гэдэг нь бол Банчин соном давгал амын ранлуг шавгааны хорлоо сүмдөөжид би жүнцэн ёдтэй гэж. За хорлоо сүм буюу номын 3 хүрд гэж одоо ингэж ялгасны учир шалтгаан нь юу юм бэ гэх юм бол данжуулаас дэян даг мэдвийн дон дэнла бивэ вандужава дэ гэж. Даг мэдвийн дон буюу бие үгийн утгыг бол одоо ингэж үзүүлсэний эрхэнд бол дамбар Варанасид ганцхийн дагмис сүншин Пумбул асуугын чойла Нүншэжиг мадугба Дэмбэр дува магагжин Дэмбэр ёдва мандуусумбын горжиг гоо гэж. За энэ юу гэсэн үг гэхээр анх дугаарт болвол Энэтхэгийн орон тэр Варанаси гэдэг газар ганцхийн дагмид бол ганцхийн даг мэдва буюу бодгалын бие үгүй гэдгийг бол зарлиалсан. Пумбул асуугын чойла тийм ээ. Пумбу тэргүүт нь одоо зүйлсд бол Нүншэжиг мадуг одоо маш цөөхөн хэсгээс бусад бол Дэмбэр дува магагжин гэж. Дэмбэр дува гэдгийг бол одоо үгүйсгэж няцаагаагүй, хориглоогүй. Дэмбэр ёдва буюу юмс бол үннээсээ бүтсиймаа гэдгийг бол олонтоо одоо зарлигласан одоо хэсэг байгаамаа гэж. Тийм ээ манд үсэмби горжигго. Дэна намиа мазад барар пунсгжин чой тамжид Дэмбэр дува гавгийн горжигго гэж. За тэгээд дараа нь бол одоо тийм ялгалгүйгээр пунсгжин чой тамжид Дэмбэр дува гавгийн горжиг гэж. За чой тамжид буюу юм бүхэн пумбу тэргүүтээ юм бүхэн болвол үннээсээ бүтсэн гэдгийг одоо няцаасан бас нэг хэсэг байна гэж. За түүний дараагаар одоо тий эхлээд бол Пумбулаас угаа Дэмбэр ёдва гэж айлцсан нэг хэсэг. Тэгээд тэгж айлцсны дараа бас нэг яах вэ гэхээр Пумбулаас угаа чой тамжид бол Дэмбэр дува гэдгийг гагалсан нэг хэсэг. За дэнэ дэлэн овны дамбу ранги цанижи мадувжин шэни ранги цанижис дүүийн цүл сосор чэвийн горжиг жүнэс дий вандуу задваа дээ гэж. За тэгэхээр бол эхлээд
Дэмбэр дууа гэж тэ үннээсээ бүтсэн гэж нэг альдаа. Түүний дараагаар дэмбэр мадууа гэж альдаад тэгээд түүний дараагаар нговууны дамбуу тийм ээ нговууны намбаа сүм байгаа. Тэрний нэгдүгээрх нь бол арангийн цанижис мадууа буюу нэг ёсондоо гүндэг арангийн цанижис мадууа гэж нэг альдаад бусад хоёр нь бол арангийн цанижис дүүийн цүл гэдэг нь шаван ёнду хоёр бол арангийн цанижис дүүлсэма гэдэг ёсыг тус тусад нь ялгаж айлтсан нэг юм хэсэг байгаамаа гэж. За түүний одоо ирэхээр гэх юм уу ийм байдлаас болоод одоо гурван хэсэгт бол хувааж байгаамаа гэж. Дие ванду задва дэ гэдэг нь дие ванду юу задва юм гэхээр хорлоо сүмдүү задва индэ донцул дэдэглаа шэндүү за саяны одоо үзүүлсэн байдлаас өөрөөр болвол домбин доо ном дийн дангэж өдви шир ондом мэд доо гэж. За эдгээрээс бусад одоо айлтсан тэр судар нугууд нь бол одоо энэ ярьж байгаа дангэж өдвийн шив бол биш юм аа. Дандан энд мөн үү биш үү гэж шинжлэх суурь бол биш юм аа гэж. Шир ондом мэд доо гэж. Шэ жунва дарар гэж хэмээн зарлилсан мэт хаана вүлээ данжойлаа гэсэн тийм ээ хэмээн зарлилсан мэт хорлоо дамбууд пүнсэгжин чö тамжид дэндүвдүү сүмбийн горжигдан за барвар дасинла дэмэддүү сүмбийн горжигдан сүмбат гүндэг дэмбэр мадуужин шавандун ёнду дэндүвдүү салвар сосор чэнэ горжигдэ ингээд гур болж байгаамаа гэж. За энийг бол ойлгож байгаа бах тийм ээ. За ингээд горжиг юм аа. Тэгвэл пумбол асуугын чөлөө нүншээжиг мадууга дэмбэр дууа магагжин шээ сүмбийн гомбо гайн шэнаа гэж. За түрүү хэлсэн тийм ээ. Пумбол асуугын одоо би цогц тэргүүтээ зарим зүйлийг бол тийм ээ маш одоо цөөхөн нэг тийм зарим зүйлсийг бол зүйлсээс бусдыг нь бол дэмбэр дууа магагжин гэж альцсан тийм ээ. Одоо маш цөөхөн зүйлээс бусад зүйлийг бол дэмбэр дууа гэдгийг гаргалаагүй. Дэмбэр дууа гэдгийг үгүйсгээгүй. Дэмбэр дууа ин гэж үннээсээ бүтсэн гэж айлцсан. Пумбул асуугын маш цөөхөн хэдхэн зүйлийг бол дэмбэр дууа гэж үзүүлээгүй. Дэмбэр дууа гэж биш дэмбэр дууа гэдгийг бол үгүйсгээгүй. Биш үү. Дэмбэр мэба гэж үзүүлээгүй. Тийм ээ үннээсээ бүтээгүй гэж үзүүлээгүй. Маш цөөхөн зүйлийг. Үзүүлээгүй. Харин ихэнхдээ бол яах нь дэмбэр дууа гэдгийг бол үгүйсгэлгүйгээр дэмбэр дууа ин гэж үннээсээ бүтсэн гэж бол айлцсан. Гэж одоо зарлигласны одоо утга нь юу юм бэ? Юуг болгоож ингэж айлцсан юм бэ? Хэмээвээс за үүнд бол хайва хажиг гэж. За үүнд бол зарим мэрэгд бол юу гэдэг вэ гэхээр хорлоо дамбууд пүнсэгжин чö тамжид дэмбэр рам арангийн цанижи дүүр мадамбийн дондуу чадва мэлэгдээ гэж. За зарим мэрэгд бол саяны дээр одоо айлцсан тэрний одоо утгыг бол ойлгохдоо хорлоо дамбууд нэгдүгээр одоо номын хүрдэнд бол пүнсэгжин чö тамжид дэмбэр рам гэж тийм ээ. Үннээсээ юм уу эсвэл өөрийн бэлэг чанараасаа бүтснийг ис үзүүлсний утга ис үзүүлсэн гэж одоо ойлгож тэгэж одоо номлосон гэх нь бол таарахгүй маа гэж. Тэр бол сайн биш ээ. Хорлоо дамбууд пунхам жимчид тамжид дэндүвдүү дэмбичэрдээ гэж. За тэгэхээр саяны энэ дээр өгүүлсэн утга бол тийм ээ пумбол асуугч нүншээжиг мадугба дэмбэр дууа магагва гэхээр зэрэг энэ пумбол асуугаа бол дэмбэр рам рангийн цанижис дүүр мадимба юм аа гэж. За түрүүнд би дээр хэлсэн те ингэж ойлгохоор харагдаж байна те. Тэгэхээр бол яг л одоо бусад улсууд бол яг энэ үгээр нь пумбул асуугаа бол дэмбэр мадууа гэж үзүүлээд тэрнээс бусдыг нь бол одоо ихэнх одоо чой тамжид шахуу пумбул асуугаагаас бусад одоо юмсыг бол дэмбэр дууа гэж үзүүлсэн юм аа гэсэн ийм утга юм аа гэж ингэж ойлгох нь бол сайн биш байна гэж тийм ээ сайн биш юм аа. Ягаад үг гэхээр хорлоо дамбууд пумбу кам жимчид бүгдийг дэмбэр дууа гэж үзүүлсэн юм аа гэж.
үзүүлсэн юм. За нотлогоо нь юу вэ гэхээр додог гондол гэж. Додог гондол гэдэг сударт бол Пумбо нам жидава дэшэндүү жимчит намдан шээ сүншин гэж. За гондолоо Пумбо нам жидава шэндүү жимчит нам гэдэг энэ лүнгийн бол бид нар жидэн дээр уншсан тийм ээ харсан. За тэгээд одоо маш олон зүйлийг ингээд тоочоод бүгд бол дэмбэр дуваа гэж бол айлцсан байна тийм. Хэмээн зарлигласан бөгөөд хам намжээ рангийн цанидан шээ суг. За хам нам хам дума юу лээ хам нацугва гэдэг ингээд янз янзын хам гарсан тийм ээ. За эдгээр бүгд бол хам денге вамбун хам дэнжинжийн одоо тэр намшижийн хам тэргүүтээ маш олон одоо ийм зүйлүүдийг бол арангийн цанидан гэдэг нь арангийн цанижис дуа ин гэсэн санаа шүү дээ тийм ээ. Арангийн цанидан шэсуучин жун эс за хэмээн одоо зарлигласан тэр үзүүлсэн тэргүүтнэр бол одоо сайтар батлагдж байна гэж тийм ээ. Сайтар батлагдж байгаамаа. Юу гэхээр хорлоо дамбууд Пумбу хам жимчит хамжид дэмбэр дууга гэдгийг бол үзүүлсэн гэдэг нь додог гондлын энэ одоо үгнүүдээр бол батлагдж байна гэж. За мөн цааш нь дүжээжийн дүүвийн пунхам жимчит дэмбала гонсон юмна. За мөн яг нэ дүжээжийн дүүвийн пунхам жимчит дэмбала гонсон юмна дэн амитэтэс гэж. За дүжээжийн дүүвийн гэдэг нь дүжээ юм одоо энэ дүүва гэдэг нь одоо тийм ээ хуран үйлдснээр хураагдж байгаа гэдэг нь бол хуран үйлдсэн буюу мөнх ус мөн юмс мөн гэдэг талаас нь одоо Пумбу жимчидийг бол үзүүлсэн юм аа гэж одоо ойлгох нь бол бас буруу уул гэж хэлдэг байгаа. Дүжээжийн дүүва гэдэг нь энэ дүүвийн дүцэл нь бол имбийн цүлдүү. Дүүвийн дүцэл шүү. Дүжээжийн дүүвийн пунхам жимчид дэмбала гонсон юмна одоо шэвийн дүжээ дүүва шивийн дүцэл шоо гэх юм бол дүжээ ямбар журвийн дүцэл. Дүжээ ямбала. За тэгэхээр бол дүжээ ямбар журвийн пунхам жимчид дэмбала гонсон юмна дэн мэтэдэ хам жовжид хам дүг дэндүвдүү дэмбийн дондуу жаа говь ичирдээ. За энийг бол бид нар урд нь уншсан тийм ээ. Хам жовжид хам дүг бүгдийг бол дэмбэр дүүа гэж үзүүлсэн гэж ойлгох хэрэгтэй юм гэж. Данжуул огно жунгийн доодон жарна хам жовжидан хам дуглаа жоо шээж хүн ээж. За гэж зарлигласнаар бол юу гэж харагдаж байна вэхээр бүгдийг нь бол тийм ээ одоо дүжээжийн гэж дүжээ ямбар журва гэж ялгасан ялгаагүй биш. Угаасаа бүгдийг нь бол ойлгох хэрэгтэй. Бүгдийг нь бол дэмбэр дуваа гэж альцсан. Дэмбэр дуваа ин гэж үзүүлсэн гэж ойлгох хэрэгтэй юм гэж. За хэмээн гарсан гэж тийм ээ шээж юм ээж хэмээн зарлигсан. Ян жеврэн хажиг за мөн одоо өөр хажиг бол юу гэж юм гэхээр хорлоо дамбууд гүндэг дэндөвдүүд асинла дэмбар нянтой дэний мэдэд вэс гэж. За хорлоо дамбууд гүндэг дэмбэр дүүа гэж дасинла дэмбар за тэр үгэн дээрээ бол гүндэг дэмбэр дүүаийн гүндэг одоо үннээсээ бүтсэн гэж үзүүлсэн гэж бол нянтой дэний буюу жавраг марава дөдөв хоёр хэлж байгаа шүү дээ. Нянтой дэний гэдэг чинь тийм ээ. За жавраг марава дөдөв хоёр бол гүндэг дэмбэр дүүа гэж бол үгэн дээрээ үзүүлсэн юм а гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэ жавраг марава дөдөв юм гүндэг дэмбэр дүүа дэндүвдүү одоо хорлоо дамбуу дасинла дэмба ин гэж бол хүлээн зөвшөөрдөг. Мэдүүдвс дела гонсоо шээсэрва мэлэгдээ гэж. За тэгж ойлгож байгаамаа гэдэг нь хэлэх нь бол буруу юм аа гэж. Шээсэрва мэлэгдээ тийм ээ. Хорлоо дамбууд гүндэг дэндөвдүү дасинла дэмба ин гэж бол нянтой дэний мэдөөвис гэдэг нь нянтой дэний тэр одоо хай мэлэн бис дела гонсоо шээсэрва мэлэгдээ гав дэрэр тэгчин биеийн дүмта маравын лүгжийн хорлоо дамбур жожо ган дэмба жодвийн гав инжи нянтой дэвийн додва жодвийн гав маянби чирдан гэж. За тэгэхээр одоо Сэмзэнби яс ярьж байгаа тийм. Сэмзэнбийнхний хувьд бол хорлоо дамбууд бол
тэгчинчийн Дүмтаа Маравийн лүгжийн хорлоо дамбууд жожоо нь бол яг жожоо ган дэм жодын гав инжис тэр их хөлөгний Дүмтаа Маравийн ёсонд нэг ёсондоо Сэмзэмбийн ёсонд хорлоо дамбуун одоо өгүүлэгдэхүүн жожоо юу үзүүлэх ёстой тэрийг үзүүлж байгаа. Ийм үе учраас Нянтой дэвийн додоо жодвийн гав маян бич гэж тийм ээ. Нянтой дэвийн буюу Жеврэг Мараваа Дөдөөвийн одоо тэр хүлээн зөвшөөрөх үйц гэх юм уу. Тэдний одоо ёсны одоо тэр ёсонд таарах ийм зүйлсийг өгүүлэх ярьж байгаа үе биш шүү дээ гэж. Биш шүү дээ. Энийг хэн хэлээд байгаа юм гэхээр Сэмзамба хэлж байгаа шүү дээ, тийм Сэмзамба. Сэмзамба бол Сэмзамбийн одоо Дүмтаа Маравийн одоо ёсонд бол хорлоо дамбуу бол Бурхан багш Тэгчингийн ном айлдаж байгаа. Тэгчингийн ном. Нэг ёсондоо Сэмзамбийн ёсны номыг айлдаж байгаа. Тэгэхээр бол энэ Нянтой дэвийн одоо хүлээн зөвшөөрдөг тийм юм бол ярьж байгаа үе биш шүү дээ. Тэгэхээр бол юу гэж байна? Нянтой дэвийн Медовийн Дэло гонсоо гэжтэй гүндэг дэндүвдүүд Асанладенбаатар Нянтой дэвагийн бодож байгаа шиг одоо тийм гүндэг дэндүвдүүд Асанладенба маян гэж одоо айлдаж байгаа тийм юм биш юм. Угаасаа Нянтой дэвагийн буюу Жеврэг Мараваа Дөдөөвийнхэн бол ном айлдаж байгаа биш юм аа. Хинд юм гэхээр энэ бол Тэгчингийн Дүмтаа Маравийн ёсны одоо сэдвийг ярьж байгаамаа гэж ойлгох нь шүү дээ. Нянтой дэвийн жодгийн гав маян бичэрдан Нянтой дэнижийн лугла дэншийн чонхоржийн дэнши арангийн цанижис дүүр дасанла дэмбэр жаггүй бичэрдан гэж. Харин Нянтой дэнигийн лугла тийм ээ Жеврэг Мараваа Дөдөөвгийн ёсонд бол дэншийн чонхрын тийм ээ га дамбуу дэншийн чонхрын дэнши бол димбаши буюу хутагтын дөрвөн үнэн тийм дний дуул павгүй димбао дний юу лээ гүнжүн павгүй димбао дний гогоо павгүй димбао дний лам павгүй димбао гэж тэр дэнши өөрөө бол арангийн цаниж дүүр дасанла димба гэж бол үздэг юм аа. Нянтой дэнигийн ёсонд харин говь чирдан анги цанижис дүүр дасанла дэмбэр жагови чирдан дөдөөби Дүмтаа Мараваа бээр гогдон гүндгсүү хайланбаа ян юм бичэр. Дөдөөва бол гогдон гүндэг гэж хайлгаж байгаа маа гэж. Тэгэхээр Дөдөөва гүндэг яагаад гүндгсүү хайланбаа ин гэдэг юм уу. Энэ бол одоо Дөдөөвийн одоо Дүмтааны тухай маш одоо эхнээс нь те Дүмтаа бол өөрөө 3 хэсгээс бүрдэж байгаа шүү дээ. Ши, лам, брэв гэж. Нэг ёсондоо суур үзэл онол нь. Тэрнийхээ дагуу одоо ингээд одоо дотоод сэтгэлдээ тэр үндсэн өөрийнхөө суур ойлголтын дагуу одоо ингээд ном эрдмийг бясалгаад ингээд явахын нь бол лам гэж хэлдэг тийм зам мөр. Тэгээд тэр зам мөрөөрөө яваад ямар үр дүнд очих юм бэ гэдгийг нь бол брэв гэж байгаа тийм. Тэгэхээр ерөөс бүх Дүмтааг бол ши, лам, брэв гэсэн 3 хэсгээс бол үзүүлж байгаа. Тэгэхээр Дөдөөва гүндэг гогдон гүндэг гэж яагаад хайлгнах болсон юм бэ гэхээр бол одоо Дөдөөвийн ши намшигаас эхлээд тийм ламжийн намшиг тэгээд одоо брэвийн намшиг одоо бүгдийг бол үзэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. За ийм байгаа. Ер нь бид нар өмнө нь бол Дүмтаа нэг уншсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг бол одоо сонссон усуд бол ойлгож байгаа. Лам нар бол бас гайгүй баха. За Шаян чон амааде метевартаал гэж. Чон амааде метевартаал. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр ер нь бол парчин үзхийн тулд бол маш их бэлтгэл хэрэгтэй. Дүүрээ, лориг, дагриг тийм ээ Дүмтаа бүгдийг л одоо ингээд бид нар өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол уншсан байгаа шүү дээ тийм ээ. За чон амааде метевартаал Пумбу лаасуугийн чойла нүшээжиг мадууга дэмбэр дуваа магагжин шэвийн сүнсэн ла багнаа гэж. За одоо дээрх өгүүлсэн одоо тэр хоёр хажиг гарлаа тийм ээ. Нэг хажиг гарсан, нэг жеврэн хажиг гэж гарсан.
За энэ эдгээрийн тавьж байгаа энэ ус бол ингээд бүгд таахгүй байна. Ягаад гэвэл Пүмбүл асуугын чойла нүншээжиг мадууга дэмбэр дуваа магагжин химээхийн одоо тэр айлцснаас нь ингээд үзэх юм бол гэсэн санаа сүнсэн л багнаа гэдэг нь. Сүнсэн л багнаа гэдэг нь тэр айлцсан байдлаас нь харах юм бол хорлоо дамбууд Пүмбүл асуугын чой нүншээжиг дэмэд дэмбадан. За тийм бавц те. Одоо яг ингээд альцсан дагуугаар нь ингээд харах юм бол анх дугаар номын хүрдэнд бол Пүмбүү тэргүүтээ маш цөөхөн одоо зүйлсийг бол үннээсээ бүтээгүй гэж үзүүлсэн. Ба ихэнх нь бол бусад одоо Пүмбүү тэргүүтээ зарим цөөхөн зүйлсээс бусад ихэнх зүйлс нь бол дэндвдүү дэмбийн дундуу чад гойваалаа гэж тийм ээ. Үннээсээ бүтсэн гэж үзүүлсэн гэж ойлгохдохоор ийм утгаар бол одоо ингэж одоо номнох гэх юм уу ингэж ойлгох хэрэгтэй байна гэж гойваалаа. Чожин чадсүлдээ цэгдэн ганлан ям машиг бийж гэж. Цэгдэн ганлан ям машиг бийж. Таны одоо гэдэг нь бол энэ дээрх тэр хоёр хажгийг хэлж байгаа. Дээрх таны хоёр одоо айлцсан эдгээр одоо ёс бол цэгдэн ганлан ям машиг бийчэр гэдэг нь одоо номын одоо утга утгыг тайлбарласан тайлбарууд болоод одоо бусад шүнгүүдэд бол угаасаа ийм тайлбар хаач байхгүй байна гэж. Таны бодож байгаа шиг ийм юм бол өөр бусад одоо мэргэд дээдсийн номонд ч юм уу бусад хаач байхгүй байна гэж. Она дэнцүлдэ сэмзэмбийн гавдөр хайлан сам шэна дэний майндэ гэж. Дэнцүлдэ. За тэгэхээр бол энэ одоо аранлаг хэллээ шүү дээ. Хорлоо дамбууд Пүмбүл асуугын чой нүншээ шиг дэмэдүүд юм баян. Ихэнх нь бол юу гэж байна? Дэмэдүүд юм бадан палчава дэндүүдүүд юм баян гэж. За ингэж үзүүлж байгаа чинь бол Сэмзэмбийн ёсонд одоо хүлээн зөвшөөрөх ёстой ийм үе биш юм уу гэвэл биш юм аа гэж. Тийм ээ. Сэмзэмбийн гав дээр хайлан самшина дэний майнд лүгдэла хорлоо дамбууд чой гаян дэмэдүүд данла пава мэвэж гэж. Сэмзэмбийн ёсоор бол хорлоо дамбууд нэгч зүйлийг бол үннээсээ бүтээгүй гэж бол үзүүлээгүй гэж үздэг юм аа гэж. Сэмзэмбийн ёсонд. За энийг бол бид нар жидэн таж дээр уншсан шүү дээ тийм ээ. Жидэн таж дээр хаана уншсан бэ гэхээр додэла галбунгийн дэва галваатай бон лэн гэдэгтэй тодорхой харагдаж байгаа тийм ээ. Бурхан багш та эхлээд номын хүрдээ ирүүлгэлээ. Чой тамжид дэмбэр дууа гэж айлцсан байна. Дараа нь чой тамжид дэмбэр мадууа гэж айлцсан байна. Энэ яагаад ингэж айлцсан бэ гэдээ ингээ асууж байгаа. Тэрэнд нь бурхан багш хариулж байгаа ийм хэсэг гарсан тийм. Хэрвээ Пүмбүл асуугын чой нүншээжиг дэмэдүү дэмба ин гэж Сэмзэмба хэлээр хүлээн зөвшөөрдөг байсан гэж бодох юм бол тэгж асуухгүй байсан тийм ээ. Та зарим одоо номын хүрдийг одоо анх дугаар номын хүрдийг эргүүлэхдээ Пүмбүл асуугаагаас бусад ихэнхийг дэмбэр дүүа гэж айлцсан байна штэ гэж асуух хэрэгтэй байтал тэгж асуугаагүй чой тамжид гэж асуусан штэ тийм ээ. За тэрийг одоо бид нар мэдж байгаа штэ тийм ээ. Лүгдэла хорлоо дамбуу чой гаян дэмэдүү дэнда пава мэвэж. Сэмзэмбийн ёсонд бол анх дугаар номын хүрдэнд нэгч зүйлийг бол үннээсээ бүтээгүй гэж бол үзүүлээгүй гэж ингэж үздэг юм аа. Дэ ёна гүндэг дэмбэр мэжин шаваанд нь ёнду дэндүүдүү дэмбэр журлаа. Дэ данаа лэгчэн чонхордуу хайлан говьэж гэж. За тэгэхээр хэрвээ зарим зүйлийг дэмбэр мадууа гэж зарим зүйлийг дэмбэр дүүа гэж үзүүлсэн гэх юм болвол Сэмзэмбийн ёсонд те одоо таны одоо хажиг таны үзсэн шиг гэх юм болвол тэр нь юу байх ёстой гэхээр гүндэг дэмбэр мэд гэж үзүүлсэн байх ёстой болно. Шаваандо ёнду дэмбэр дүүа гэдгийг үзүүлсэн болно. Тэгэх юм бол эний чинь ливер намбар чивийн чонхор гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно шүү дээ гэж. Сайдар ялгасан одоо ном 1-9-д 3 дугаар номын хүрдийг эргүүлэх шаардлагагүй. Анхнаасаа бол тэгээд ялгасан одоо тийм ээ аль нь одоо дэмбэр мадууын аль нь дэмбэр дүүийн гэдгийг ялгасан ийм л одоо болох хэрэгтэй гэж хэлж байгаа. Энэ хэн хэлж байгаа вэ? Сэмзэмба хэлж байгаа тийм ээ. Сэмзэмба хэлж байгаа. Тэгэхээр Сэмзэмба дэмбэр мадууа гэх юм бол гүндэг дэмбэр мадууа гэхээс өөр юу байхгүй шүү дээ тийм ээ. Сэмзэмба юм.
Шаваан Дэмбэр Мадууга гэх нь бол Чойжин Шаваан зан юм гурваандав Дийдингийн Донид Ёндовлан юм гурваадав түүгээр үл барам гэсэн шүү дээ, тэ. Үл барам Гүндэглан ян гурван дэвэр журваа ийн гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол Дэмбэр Мадууга гэж үзүүлэх юм бол үзүүлсэн гэх юм бол тэр нь Гүндэг Дэмбэр Мадууга байхаас өөр гараг байхгүй. Гүндэг Дэмбэр Дууга гэдэг нь бол Шаваан Дуу Ёндов Дэмбэр Дууга гэхээс өөр одоо гарц байхгүй. Тэгэх юм бол эн чинь Лигүр Намбар Чивийн чонхор гэж хүлэмжшүүрхээс гарахгүй болно гэсэн ийм байдлаар хэлж байгаа. Рамлугнээс Овоны Мэбэр Марава Танжирвийн Дүмта Шорва ин шээ чадва Лигүр ондэ гэж. Овоны Мэбэр Марава Танжирвийн Дүмта Шорва ин шээ чадва Лигүр ондэ гэдэг нь за энэ дээр өгүүлсэн Данжула тийм ээ Данжула даг мэдвийн дон Денлавамын вандуу жааде. За хаана байлаа. Энэ ба шүү дээ. Данжула Дэян даг мэдвийн дон Денлавамын вандуу жааде гэж. За Данжула гэдэг нь Дангийн лэгшил юм бүх хэлж байгаа шүү. Энийг мэдж байгаа болох гэж бодоод Данжула лэгшил Дангийн лэгшил юм бүх богд лам энэ өөрийнхөө зохиосон номонд бол энэ үед юу гэж хэлсэн гэхээр даг мэдвийн дон Денлавамын вандуу жаава ийн гэсэн. Тэгээ Дамбуу Варнасар ганцгийн дагмид сүншин Пумбул асуугын чөлөө нүншээжиг мадууга Дэмбэр Дууа магагжин Дэмбэр Ёдва мандуу сүмбийн горжигго. Дэна намья мазадор пүнсүжин чой дамжид Дэмбэр Дууа гавгийн горжигго. Дэна Дэлан Овоны Дамбуур ангийн цанижи мадуужин Шэньер ангийн цанижи дэвэнцүүл сосор чивэн горжиг жумө дээ вандуу задваад данцул дэдэгла Шэндүү дамбин дооном дийн дангежидви шир ондон мэвич медо шээ сумбай гэж айлцсан. Энэ тухай ингээд доор ярьлаа тийм ээ. Тэгэхээр энд бол хорлоо дамбууд бол юу гэсэн бах нь Пумбул асуугын чой нүншээжиг мадууга Дэмбэр Дууа гэж магагжин гэдэг нь Дэмбэр Мадууа гэж үзүүлсэн гэж бол хэлж болохгүй байх юм шүү дээ тийм ээ. Болохгүй байх. За тэгэхээр одоо тэр тухай юу гэдэг хэлэх гээд байна вэ гэхээр тэр тухай юу гэх юм аранлуглаа Овоны Мэбэр Марава Танжирвийн Дүмта Шорва ин гэж. За энэ юу гэсэн утга вэ гэхээр богд лам өөрөө бол хувь хүн нь одоо Балдан Умаа Танжирвийн ёс тийм ээ одоо хэтрүүлэгч дүү үзэл гэж нэрлэдэг. Танжирвийн Балдан Умаа Танжирвийн ёсонд бол өөрөө маш их одоо дуртай өөрөө бол тэрийг бол одоо үргэлжид одоо бодож санаж бясалгаж байдаг. Тийм хүн. Тэгээд бол энэ одоо номоо зохиож байхдаа тэгээд тэн дотроо Сэмзэмбийн ёсыг ярьж байхдаа одоо өөрийн эрхгүйгээр Умаа Танжирвийн одоо үзэл онол бол өөрт нь маш их дадцсан байсан учраас тэрний одоо ирэхээр бол санамсруугүйгээр гэх юм уу одоо юу гэж хэлье ам алдсан гэж. Тэр бол Танжирвийн үзэл онолыг бол ингээд санаандгүй энд бол ингээд алдсан юм а гэж. Алдсан гэдэг нь бол ам алдах гэдэг шиг тийм ээ. Алдаа эндлийн алдах биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр Овооны Танжирвийн ёсонд маш их дадлагтай одоо өөрт нь бол одоо ийм үргэлжид одоо түүнийг бясалгаж байдаг, үргэлжид тэр тухай бодож байдаг ийм учраас тийм ээ өөрийнх нь одоо бусад одоо тарины ном, судрын ёсны ном энэ бүгдийг бол үзэхдээ бол дандаа Танжирвийн ёсны үүднээс үзэж одоо санах, сонсох, бясалгах бүгдийг хийж идэг. Тэгээд ийм хүн учраас маш их дадлаг суудсан тийм одоо хөвшсөн байдаг учраас энэ Сэмзэмбийн ёсны хэсгийг айлтгахтаа бол одоо ингээд Танжирвийн Дүмта Шорва юм а гэж хэлэх нь бол одоо гэж хэлэхээс өөр арга байхгүй энэ нь бол таарах юм а гэж хэлээ. Танжирвийн Дүмта Шорва гэдэг нь алдах гэсэн үг л дээ. Төв дэлний энгийн одоо төвдийн хар ярианд бол Кашорва гэх юм бол ам алдсан гэсэн үг. Ам алдсан. Ам алдна гэдэг нь санамсруугүйгээр одоо үг унгаахыг хэлдэг тийм ээ. Бид нар тэгж ойлгодог шүү дээ монголчууд.
тэрнтэй адилхан дүмта шорва гэдэг нь бол өөрийн одоо тэр үзэл бононд татцсан юм. Тэр маягаараа альтцсан гэсэн үг. Тийм. За овооны метр марава танжирвийн дүмта шорва иншээ чадва гэх нь бол сайн таарна гэж те. Лигүр онде лүгдэла хорлоо дамбууд пумбул асуугын чö нүншээжиг дэмэддүүд дэмбэр чадвичэр даг дүвдээ данжөөсү танжирвийн шидва чадвана даг дүвдээ данжөөсү гэдэг нь дангын лигшид нэм бууд танжирвийн одоо дүмтаг номлохдоо чадвана ngona лүгди хорлоо сүмжийн дангын жидэр жогжэна шээ тэваг годнэ гэж тийм ээ. За лүгдээс гэдэг нь бол танжирвийн ёсоор хорлоо сүмжийн дангын жидэр жогжэна тийм ээ. Хорлоо сүмжийн одоо 3 номын хүрдийн дандан эндингийн ёсыг яаж тавих юм бэ гэж одоо яаж тавих юм бэ гэсэн ийм асуулт эхлээд асуугаад түүний хариултанд хорлоо дамбууд гансагдан чö раншин медвар сүмба нам эндүн янла шээсүншин гэж. За тэгэхээр дүмта шорво гэж яаж хэлж чадж байгаа юм бэ гэхээр тэрнийгээ одоо Банчин Сонон давгал ам тайлбарлаж байгаа. Богд лам Даниэл Лигшид Нямбуугийн танжирвийн одоо үеийг айлдж байхдаа танжирвийн ёсонд хорлоо сүмжийн дандан эндинг тавихтаа тийм үү яаж тавьж байгаа юм бэ гэдэг асуулт эхлээд асуугаад түүний хариултанд бол тэр номондоо юу гэж айлцсан бэ гэхээр хорлоо дамбууд буюу 1-р номын хүрдэнд бол гансагдан чö бодгал хийгээд юмс бол мөн чанараараа бүтээгүй гэж раншин медвар сүмба нам гэж тийм ээ мөн чанараасаа бүтээгүй гэж зарлигласан нугууд бол эндүн янла шээсүншин эндүн янла шээсүншин. Тэгэхээр гансагдан чö раншин медва өөрөө домбонид ума танжирвийн ёсонд гансгийн дагмид чöжийн дагмид хоёр бол гагжаан чана бол юу байхгүй ялгаа байхгүй. Гансгийн дагмид ч хоосон чанар юм, чöжийн дагмид ч хоосон чанар юм. Дог галаа гэдэг бол аль нь эхлээд одоо мэдхэд аль нь хялбар, аль нь хэцүү вэ гэдэг бол өөр асуудал тийм ээ. Тэрнээс биш гансгийн дагмид, чöжийн дагмид бол гагжаан чанаа бол ялгаа байхгүй. Энэ бол умаа танжирвийн ёсонд байдаг. Тэгэхээр яг тэрний дагууга ингэж одоо альцсан байна гэж хэлэх гээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр хорлоо дамбууд гансагдан чö раншин медвар сүмба нам эндүн янла гэж. Эндүн. Тэгэхээр танжирвийн ёсонд эндүнгийн доо юм уу дандангийн доо юм уу гэдгийг чинь ялгаа нь хоосон чанарыг үзүүлсэн үгээр нь л ялгаж байгаа тийм ээ. Танжирвийн ёсонд бол хоосон чанар үзүүлсэн байх юм бол эндүнжин доо хоосон чанараас бусад одоо тэр гүнзүүвийн чö гүнзүүвдэн ба гүнзүүвийн чö үзүүлж байгаа нь бол дандангийн доо гэж үзүүлж байгаа. Доод хоёр дүмтаа буюу Сэмзэнба Умар Анжидва бол одоо даа жишин дүү хайлан дүү рүн мэрүн. За тэн дээр нь Умар Анжидва бол одоо домбонид ойдон данжаан 100 им маян гэсэн нэг нэмэлт хийж өгч байгаа. Сэмзэнба бол даа жишин дүү рүн мэрүн. Танжирва бол хоосон чанарыг үзүүлээгүйгээр нь л энд дандан эндэн гэдгийг ялгаж байгаа. За тэгэхээр бол одоо энэ богд ламын айлдсан Даниэл Лигшид Нямбууд бол танжирвийн дүмтээ айлдж явах үедээ бол ярьсан энэ бол танжирвийн ёсондоо бол яг таарч байгаа. Тэгэхээр хорлоо дамбууд гансагдан чö раншин медва сүмба нам эндүн шээ сүншин хэмээн зарлигласан бөгөөд парчин намшид дуан за парчин намшид дуан танжирвийн лүг чадвана хорлоо дамбур ян мэрдэг суг дэмба дангын дон иянс гансагдан чöла даг мэдвийн донит парамо дэмба нам эвийн дондан шээсүн бичэр. За эндээс юу харагдаж байна гэхээр танжирвийн лүгийн үед бол парчинд хорлоо дамбууд мэрдэгвас тэргүүтээ
мөнх ус тэргүүтнийг үзүүлсэн нь бол данвын дон гэж хэлсэн. Данвын дон буюу дандун гэж хэлсэн. Тэгэхээр Танжирвийн ёсонд хоосон чанараас бусад сэдвээр одоо үзүүлсэн судар бол дандун тийм ээ дандангийн дон гэдэг нь мөнх ус гэдэг чинь бол хоосон чанарын тухай үзүүлээгүй шүү дээ. За тэгээ хорлоо домбууд мэрдэгва тэргүүтээ мэрдэгва дун алва тэргүүтээ эднэр нь бол одоо юу данвын дон гэж альцсан байна. Харин гансагдан чөлө даг мэдвийн донит прамо үзүүлсэн нугууд нь бол эвийн дон гэж. Тэгэхээр Танжирвийн ёсонд бол гансаг болоо чö даг мэдва чинь донит прамо гэж үзэж байгаа. Тэгэхээр гансгийн даг мэд доглох юм бол хоосон чанарыг таньж мэдсэн л гэж үзнэ. Чөжийн дагмид доглох юм бол хоосон чанарыг таньж мэдсэн л гэсэн үг. Тийм ээ? Танжирвийн ёсонд. Тэрийг үзүүлсэн одоо судар бол эндэнгийн доо юм гэж үзүүлсэн. Жишээ хэмээн зарлуулсан гэж. За цааш нь. Она Танжирвийн лүглэ хорлоо дамбууд пүнсэгжийн чö нүшэжиг дэмэдүү дөмбийн доцигдэ гаян ямна дэла хажиг. За тийм бол Танжирвийн ёсонд. Тэгвэл Танжирвийн ёсонд хорлоо дамбууд пүмбүү тэргүүтээ чö нүшэжиг тийм ээ маш цөөхөн одоо ийм зүйлсүүдийг бол дэмэдүү дөмбийн доциг байгаа мөн хүм. Байгаа бол тэр нь аль юм бэ гэвэл за ингэж асуусан чинь энэний хариултанд дэла хажиг юу гэж юм бэ? Сүгний буа дэвата гэж тийм. За одоо дүрс болвол одоо хөөс хагарахлуугаа байдаг. Цорвоо чуийн чүүрда дүши мэгжүү давуудэ дүжит намны чүшиншин намбар шева жумадар няман нинжин газалдоо. За химэн альцсан тэргүүтэн нь бол яв хүн хорлоо дамбууд пүмбул асуугын чö одоо нүншэжиг бол дэмэдүү дөмбийн доциг гэж хэлэх гээд байгаа. Хажиг. Тийм ээ. Одоо усны мэдрэмж, усны хөөс лугаа адил юм. Одоо хуран мэдл бол зэрэглээ лугаа адил юм. Одоо хуран үйлдэх буюу одоо мөнх ус энэ дүжээ мэрдэгва нугууд бол ус модтой адилхан гих мэтчлэн тийм ээ. Намбар шава буюу тийм мэдл бол элиптэй адил юм. Гих тэргүүтэн ийм зүйлсээр ингээд айлцсан эн чин өөрөө пүмбул асуугаа тий энэ сүг пүмбүү сүг тэргүүтээ энэ зүйлсийг бол одоо яг нөө дэмбэр мадууа гэдгийг үзүүлсэн хорлоо дамбуун доцыг юм гэж хажиг ингэж бодож байгаа. Танжирвийн ёсон тэр одоо хорлоо дамбууд айлцсан тэр судар нь бол энэ юм гэж. Шээ сүжунга дэ ямбар чадва мэрэгдэ гэж. Мэрэгдэ гэж энэ бол буруу гэж. Танжирвис дэ гиншин чонхордуу мишээ бичэр. Хамгийн нэгдүгээр одоо зүйл асуулт одоо өгөөсгөх баталгаа нь юу юм гэхээр саяны айлцсан энэ сүгний буа дэвада цорвоо чүй чүүрда дүши мэгжүү давуудэ дүжид намны чүшиншин намбар шива жумадар няман нинжин газалдоо шэсогжин шүм болоод өөрөө динши чонхор бишээ гэж хэлж байгаа. Ума Танжирва наа чи динши чонхор гэж үзэхгүй. Тэгэхээр хорлоо дамбуу динши чонхрын үед пүмбул асуугын чö нүшэжиг дэмэдүү дөмбийн доцог шоо гэж асуугаад байгаа шүү дээ. Тэгэхээр диншин чонхор маянба юм тавьж болохгүй шүү дээ. Диншин чонхорчийн доцог маянба юм тавьж болохгүй шүү дээ. Тэгэхээр Танжирва өдөө диншин чонхорд мишээ бичэр. Дэна дини дунгал павгүй дэмбао шэсог. Дини дунгал павгүй дэмбао шэсог динши ленсум ду дайвин доо динитлажаатэй гэж. Лүг дэла доцог дэ намжис динши раншин мэдвэр ойсуу дэнжин дэмбадар гадэн жудла динит онсондуу догвын тонлом дүйдэр жэвэр шадвичэр. За тэгэхээр Танжирвийн ёсонд бол дэний дунгал павгүй дэмбао химээх тэргүүтэн динши дэмбаши буюу хутагтын дөрвөн үннийг бол одоо гурван одоо ийм дистаратагаар ингээд айлцсан байгаа тийм. Дэний дунгал павгүй дэмбао, дэний гүнжин павгүй дэмбао гэдээ айлцсан. Дараа нь юу нэ дунгал шэвэр
гүнжүн бангууржаа, говгон ондуужаа, лам гомборжаа гэд 2 дугаар удаад нь айлцсан. 3 дугаар удаад нь дунгал шивэржаатай шивэр 60 м. гүнжүн бангууржаатай бангуур 60 м. юу лээ говгон ондуужаатай ондуу 60 м. лам гомборжаатай гомбор 60 м гэд ингээд 3 дахь удаад нь ингэж айлцсан байгаа тийм ээ. За энэ танжируу ёсонд бол энийг яаж тайлбарлах ойлгох ёстойг бол бид нар өмнө ярьсан тийм ээ. Нэгэн зовлон одоо таньж мэдсэн бол дахиж одоо таньж мэдэх гэж байхгүй. Нэг л одоо таньж мэдсэн бол мөн чанараар нь таньж мэдсэн бол одоо дахиж одоо таньж мэдээгүй шин зовлончдын тийм юм байхгүй. Гүнжүн бангууржаатай бангууржаар мэд гэдэг нь одоо тэр зовлон гаргаж байгаа уг шалтгаан болсон лаги гүнжүн, нямун бив гүнжүн болвол одоо нэгэнт одоо ингээд багнаад төвчээд сэтгэлээсээ арилгачих юм бол дахиж одоо тэрнийг төвчих гэдэг тийм асуудал байхгүй. За тэгээ говгон ондууж говгоо одоо товлчих юм бол гогдон товлчих юм бол дахид товлох гэдэг юм байхгүй. Лам гомнох юм бол дахин одоо лам гомнох гэж юм байна. За танжирын ёсонд бол ингэж ойлгоно гэсэн шүү дээ тийм ээ. За тэгээд одоо юу гэх юм. Дэний дунгал павгүй дэмбавш химээх тэргүүтэн дэншиг бол 3 та одоо ингэж давтан одоо ингэж айлцсан тийм ээ. Тэрнийг л одоо хэлнэ гэж. Тэрнийг юу гэж хэлнэ гэх гээд байгаа юм гэхээр хорлоо дамбууд бөмбөл асуугийн чö нүншээжиг дэмэдүүдэн доо ингэж хэлнэ гэж. Эний лажаад лүг дэла. За энэ ума танжирын ёсонд доцог дэ намжис тийм ээ. Доцог дэ намжис гэдэг нь саяны дэншээлэн сүмдүүд авийн дэншээлэн сүмдүүд авийн доцог дэ намжис дэнши раншин мэдур ойсу дэмба ин гэж. Ума танжирын ёсонд бол дэнши раншин мэдур ойсу дэмба ин. Дэмбаши бол мөн чанараас бүтээгүй гэж бол бодтойгоор үзүүлсэн юм а гэж. Ума танжирын ёсонд бол үздэг. Бурхан багш анхлан ингээд одоо дорждонд бурхан болоо тэгээд одоо юу гэдгийг инглээ гэхэд тийм ээ одоо нөө Варнаст очоод хорон ади самбууд дэний дунгал павгүй дэмбавоо гэд ингээд айлтгахтайгаа зэрэг бол дэмбаши раншин медва буюу мөн чанараас бүтээгүй гэдгийг бол бодтой үзүүлсэн юм а гэж үзэж байгаа. За түүний баталгаа нь юу гэхээр төр үзүүлсэн дагуу тийм ээ дэнши раншин медур дэмбатар гадийн жүдлаа гэдэг нь тэр хорон ади самбуу таван одоо тэр нөхөдөд бол тэдний сэтгэлд бол дэнэд онсондуу доо юм. Дэнэд гэдэг нь хоосон чанарыг хэлж байгаа тийм ээ. Дэнэд дэ хоноонид дишиннид өөр юу лээ? За дондон дэмба гэдэг юм уу? Дэ хоноонид дишиннид донид гэдэг нэг утгатай шүү дээ. Тэгэхээр тэр дэнэд бол онсондуу доо юм буюу бүр илт онж таньж мэдсэн тонлом тийм ээ. Онсондуу доголдсон тонлом болвол тэр цагт бол сэтгэлд нь төрс юм а гэж байна. Тонлом гэдгийг хизээ тоглодгоо гэхээр домбонидыг онсомдуу доголсон үед бол эхлээд бол анхлан тонлом төрж. Тон үеийн лам гэдэг нь үзэх юм уу гэсэн үг шүү дээ. Үзэх. Юуг үзэж байгаа юм бэ гэхээр хоосон чанарыг анх удаа одоо онсомдуу буюу илээр ингэж үзэж байгаа. Илээр үзэж байгаа үе учраас тэр зам мөрийг бол буюу 3 дугаар зам мөрийг бол тонлом гэж нэрлэж байгаа. Тонлом. Эхлээд энээс онсомдуу доголохоос өмнө бол учир шалтгаан дээр үндэслээд ийм учраас одоо мөн чанараас бүтээгүй байна гэдэг учир шалтгаан логикоор бол ингээд донжид сүлдүүд оглоод түүнийгээ дахин дадуулан одоо бясалгаж иж онсомдуу доголдог. Тийм ээ. Нөгөө Монгол ардын зүрхэнд байдаг ч сонссныг дуусныг хураавал эрдэм тэгээ эрдмээ бишээ дуусныг хураавал мэдлэгийг дахин дадуулж чадах юм бол тэр эрдэм болж байгаа. Тэгэхээр тэр эхлээд бол сонсох санах бяцлах гэдгийг сонсох гэдэг нь бол тэр учир шалтгаан хоосон чанартай юм а гэдгийг бол одоо нотолж өгж байгаа, баталж өгж байгаа учир шалтгаануудыг эхлээд сонсоод тэр утгыг нь бодоод тэгээд бол эхлээд донжид сүлдүү ерөнхий төсөөллийн байдлаар бол бид нар эхлээд тэрийг бол таньж байна. Нэрээ үнэхээр ийм юм байна. Ийм байж үнэхээр болох юм байна. Энээс өөр гарц байхгүй юм байна. Энээс өөр маягаар байх боломжгүй юм байна. Энэ байх одоо төг төмөн одоо ийм баталгаа нотлохоо илүү байна. Энийний эсрэг байх юм бол олон одоо үгүйсгэх, няцаах учир шалтгаанууд байгаа юм байна гэдэг ингээд төсөөллийн байдлаар
таньж мэдээ тэрийг одоо жинхэнэ одоо дадуулж дахин одоо бодож бясалгаснаар бол тэгээд түүнийг бол онсондоо дуглах юм үе ирж байгаа. Тэрийг тонлон гэж нэрлэж байгаа. За тэгэхээр бурхан багш бол анх Юл Варнасид хорон Ади самбууд Дэншин чонхор горваин Дэншин чонхор үзүүлэхдээ бол Дэнши раншин медур Дембаин. Раншин медур Дембаин бүр үзүүлэхдээ Мойсу Дембаин гэж. Мойсу Дембаин. Тэгээд Мойсу Дембаин гэр Демба дарду хорон Ади самбуугийн жудла домбойнод онсондоо дугуйн тонлом тэр үед бол ингээд төрсөн юм аа гэж. Дэла хонарэ гэж. За үүн дээр нь бол Танжирвил лула чад шидва инжи думташрва маянно шина мэтэдэ гэж. За Танжирви ёсон тийм байдаг байлаа гэлээгээд саяны энэ одоо данжууд Дэян даг мэдвийн дон Денлабавын вандужава ийн гэд айлцсан энийг бол одоо богдлам Думташрва маян Думташрва гэж гэх нь хаашаа юм бэ? Думташрва бол биш шүү гэж. Тийм ээ? Одоо богдлам хэдий одоо Танжирвын ёсонд одоо сэтгэл нь булаагдсан, хэдий дадсан тэрэнд одоо их одоо дадлагтай ийм одоо маш хүчтэй юм гомонсон байлаа гэд Думташрва бол биш ээ гэх юм бол тэр тарахгүй байна гэж. Думташрва маянно химээвэс мэтэдэ гэж тэ тарахгүй. Тэгж бодлоо гэхээр бас болохгүй байна гэж тэ мэтэдэ. Гав дэр Танжирвын думта шүн зүгнэ чадвын гав маян бат. За нэгдүгээр ч. За Банчин ранлуг энийг бол маш олон улсууд эсэргүүцдэг. Манай их чааны энэ одоо Лэгшил Серпрингийн энэ үеийг Танжирвын одоо Думташрва юм аа. Өөр арга байхгүй гэхээр олон хүн эсэргүүцдэг. За би өөрөө ч чихээрээ сонсч байсан далаа өгш одоо Даниэл Лэгшилийн бүгийн сүнчээ айлдахдаа бол энэ дээр бол Банчин их чад Танжирвын Думташрва гэдгээ Думташрва гэхэд бас хэцүү гэдгийг бол далаа өгш хэлж байсан. Тэгэхээр за тэгээд гүнчин их чаа бусад их чаа бол Думташрва гэж үздэггүй. Тэгэхээр манайх ингэж Думташрва ин гэж үздэг дээр бол одоо маш олон одоо бидний лөө одоо асуулт асуух улсууд бол гарч ирдэг. За тэгэхээр одоо энэ асуулт ингэж гарч ирэх нь шүү дээ. Танжирвын Думташрва маянно шина Банчин ранлуг юу гэж хариулж байгаа гэхээр нэгдүгээрт бол энэ одоо энэ үе болвол яг Танжирвын Думта шүн зүгнэ чадвын гав маян харин Сэмзэмбийн Думта шүн зүгнэ чадвын гав ин гэж хэлдэг байна. Танжирвын ёсонд номж байгаа үе биш ээ. Энд чинь нэгдүгээр Сэмзэмбийн лүг шадва тэгээд Умавын лүг шадва. Умавын лүг дотроо Умаар анжуудаа Танжирваг ингээд угаасаа ялгаад явж байгаа. Тэгээд Сэмзэмбийн үе шүү дээ. Энд чинь Танжирвын үе биш шүү дээ гэж хэлдэг. Танжирвын Думта шүн зүгнэ чадвын гав маян бадан. Парчин намшидду Танжирвын Думташрвадан жудла дигэр агжийн дачиж шорваасог бэ манду ёбичэр. Ийм тохиолдол угаасаа олон байдгаа гэж хэлэх гээд байгаа. Хоёрдугаарт нь Парчин намшидд Танжирвын Думташрва байсан. Мөн жудламын тайлбарыг зохиохдоо тарины ёсны одоо нэр томьёог ингээд бас ам алдаад ингээд айлтчихсан, ингээд хилчихсэн ийм жишээ олон байгаа гэж. Олон байгаа гэж. Тэгэхээр энэ бол бас ийм одоо юм гарлаа гэд нэх зочирдож гайхаад байх бас зүйл биш шүү дээ. Хаяадаа ийм гардгийм аа. Тийм ээ. За тэрний жишээ нь бол одоо энэ Барчин намшид Танжирвын Думташрвадан жудлаадыгаад бол одоо агийн дачид шорваасуу бэ мандуу явээч гэж хэлдэг байна. За тэгэхээр энэ жудламын дэлбэнд бол тарины одоо тэр одоо дачээ шорва гэдэг нь бол үзээгүй л дээ. Би үзээгүй. Тэгэхээр одоо энд айлцнаар харахад бол бас тийм тохиолдол гарсан байх нь байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм одоо жишээ олон байдаг шүү дээ. Тэгэхээр нэг тийм сүйд болоодлох юм бол биш ээ. Хаяа ийм бас тохиолдол байдаг шүү дээ гэсэн маяг. Мандуу ёбэчэр. Дамбуу дэртал дамбуу дэртал гэдэг нь одоо энэ одоо тайлбар ярьж байгаа үе бол Танжирвын Думта шүн зүгнэ чадвын гав маян гэдгийг хэлж байгаа.
те. Танжирын дүмтэй шүн зүгнэ гав чадвын гав маян бартал тарааны гэдэг нь талранны гэдэг нь бол Танжирва Ранжудва хоёрыг дангэж эцвэл бол огтуу дом бийчэр. Доор Танжирва Ранжудвагийн дандан эндэн гэдгийг ялгах ёсыг нь бол доор үзүүлсэн гэж үзүүлж байгаа шүү дээ. Үзүүлж байгаа. Одоо бол харин Сэмзэмбийн ёс ярьж байгаа. Тэгэхэд бол Танжирвийн хувьд ингэдэг гэж ярих үеийнч биш, шаардлагач байхгүй. Ингэж л хэлэх гээд байна. Тэгэхээр даг мэдвийн дон данла бавын ванду жава ин гэж айлдах нь бол одоо Танжирын дүмтаа шурва юм аа л гэж үзэхээс өөр арга байхгүй. Тийм бооз хэрвээ одоо хэдүүлээ бодъё саяны одоо энэ ингээд айлдсан юм зүйлсүүдийг нэгтгэхэд ингээд бодох юм бол хэрвээ даг мэдвийн дон данла бавын ванду жава дэ дамбур варнасэр ганцгийн дагмын сүншин пумбулаас гүйчээ нүшээжиг мадууга дэмбэр дүүа магагжин гэд ингээд айлдсан энэ үе чинь Танжирын ёсонд одоо дүмтаа шурва биш Сэмзэмбийн ёсонд одоо гэж хэлэх гээд байна шүү дээ бусад улсууд. Хэрвээ Сэмзэмбийн ёсонд юм бол тэгвэл пумбуласгва даг мэдва гэж үзүүлсэн чинь юу гэсэн үг? Сэмзэмбийн ёсонд тэгвэл тэрийг тайлбарлах хэрэгтэй байна. Тэгэхээр Сэмзэмбийн дүмтааны асуудал үүснэ. Ягаад Сэмзэмбийн ёсонд пумбу даг мэдва биш шүү дээ. Пумбу рангийн цааны чинь мадууа биш шүү дээ. Пумбу шаваа шүү дээ. Шаваа дэмбэр дүүа шүү дээ. Нэгдүгээр асуудал. Тийм ээ одоо ингээд дагслах юм бол ийм асуудал шүү. Пумбу тэгээд ийм ба ина пумбу дэмбэр мадууа ийм бартал. Тийм ээ пумбу рангийн цааны мадууа ийм бартал. Тэгээд Сэмзэмбийн ёсонд юм чинь. Нэгдүгээр асуудал. Хоёрт гэвэл үзүүлэлээ гэлээ гэхэд за рангийн цанжууд тэрэн дээр нь одоо юу гэдэг дангын энэ дааж ишин ба маян гэдэг одоо Сэмзэмбийн нөгөө дандан эндингийн цанид тавьснаар нь ингээд бултгонууллаа гэж бодоход тэгвэл дэмбэр мадууа үзүүлсэн. Тэгвэл дэмбэр мадууа нь юу юм гэхээр гүндэг рангийн цанижийн мадууагаас өөр Сэмзэмбийн ёсонд рангийн цанижийн мадууа тавих юм байхгүй. Шаваа ёнду 2 рангийн цанижис дүүа юм. Тэгвэл хорлоо дамбууд рангийн цанижис дүү мадууба лигүр чэнэ шадва юм бартал. Хорлоо дамбууд тэгвэл анханасаа аль нь рангийн цанижис мадууа юм, аль нь рангийн цанижис дүүа юм гэдгийг ялгаад айлдаад өгсөн юм гэдэг асуудал гарч ирнэ. Тэгхийн бол нөгөө тэгва тамжидла яндагур шугва гэсэн тэр шавнар байгаа ш. Тэгва тамжидла яндагур шугва гэдэг чинь жожид дайн тэгва хорлоо дамбуу нийла догва яндагур шугва гэж хэлсэн шүү дээ. Догва яндагур шугва. Тэг догва яндагур шугийн дүлжээ угаасаа гарах шаардлагагүй шүү дээ. Анханасаа ялгаад өгсөн юм чинь. Та хорлоо дамбууд дэмбэр дууа гэж айлдаад хорлоо нева дэмбэр мадууа гэж айлдаад энийг чинь би ойлгохгүй байна. Та юу гэж бодоод ингэж айлдсан бэ гэд 3 дугаар одоо шавнар асууж байгаа шүү дээ. Тэг шавнар гарах үндэс байхгүй болчихж байгаа шүү дээ. Хэрвээ тэгж айлдсан бол даг мэдвийн дон Данла бавын ванду жава эндэ дамбур варнаси гэж байгаа шүү дээ. Ганцгийн дагмид сүншин пумбул асуугын ч нүшээжиг мадууга дэмбэр дүүа магаж дэмбэр ёба манду сүмбийн горжигго гэсэн шүү дээ тийм ээ. Энэ юу болох вэ? Тэгэхээр Сэмзэмбийн ёсонд гэхээр маш олон ийм асуудал үүсээд байна. Тэгэхээр Сэмзэмбийн ёсонд ягаад ч айлдсан байж таарахгүй байна гэдэг ийм л одоо асуудал гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр банчи ихчээ юу гэж үзэж байна вэ гэхээр энэ богд лам яалтчгүй одоо Танжирын дүмтаа шурва юм байна гэхээс өөр аргагүй. Ягаад гэвэл эн чинь логикоор ревийн ножид зөндөө гарч байна. Сэмзэмбийн ёсонд гэхээр Сэмзэмбийн ёсонд таарахгүй айлдвар болчиход байна шүү. Тэгэр дүмтаа шурва гэж. Далаа өгш бол тэгж айлдж илээ. Богд лам бол энэ дангийн лигшид нэмбэг бол маш болгоомжтой одоо төвдөр бол бүр савсав жэнэ ингээд айлдсан юм аа. Маш анхааралтай, маш болгоомжтойгоор
айлтсан. Тэгээд айлдахдаа бол энэ бол одоо бусад мэрэгдийн маш дэлгэрэнгүй тайлбарладаг ийм юмыг бол ерөөсөө огт тайлбарлаагүй. Харин бусад одоо мэрэгдүүд бол ингээд өнгөцгөн тайлбарлаад маш одоо ингээд дутууд улмыг тайлбарлаад орхидог ийм энэтхгийн одоо бандитаа нарын шүн номнуудын маш хатуу хүнд ойлгоход түүхтэй тайлбарлахад хэцүү ийм хэсгүүдийг бүр түүж авчираад ингээд айлцсан ном юм аа. Даниэл Игшид Нимбүү Богд ламын Даниэл Игшид Нимбүүд бол яг үндсэн энэ номны тайлбар юм шүү гэх тийм шажаан завийн одоо доо гэх юм уу тийм заваа гэх ном байхгүй. Энэ номны тайлбар юм а гэх юм байхгүй. Маш олон ийм хатуу энэ тентхийн олон янзын хүмүүсийн айлцсан тэр хатуу хэсгүүдийг авчираад ингээд бөөгнүүлээд тайлбарлсан учраас бол эн чинь яг нэг номны одоо тайлбар тэр номны тайлбар гэх тийм юм бол биш шүү. Тийм одоо айлцсан учраас одоо Дүмтаа шурва гаваа гэдэг байгаа байхгүй. Бүр үгээрээ Танжирын Дүмтаа шурва хаанаас байх вэ? Баг байх бололцоогүй тийм одоо маш одоо анхааралтай болгоомжтой гэх юм уу одоо тэгэж одоо зарлигласан айлцсан юм маа гэж далаа хөгшлийн энэ хэсэг дээр бол ингэж болгоосон. Тэгвэл бол одоо сонссон тэр айлцсан ном нь одоо энэ YouTube-д ч байгаа. Тэр одоо сүмчэн бол байгаа. Тэр Сирагийн Сирамэ билүү дээ хаана үлээ тэрний шин дугны нээлтэн тохиолдуулж Даниэл Игшид Нимбүүгийн одоо сүмчөө айлтгсан тэр дагуу нь бол далаа хөгш айлцсан. Тэгтээ бол тэгж зарлигласан. Ийм баг. Тэгээд одоо яг хуу зүгээр яг нэг өнцөг штэ тийм ээ далаа хөгш бол тэгж айлцсан. Тэгтээ одоо манай энэ юугаар ингээд харахаар бол яалтчгүй л одоо олон асуулт гарч ирээд байна шүү дээ. Тэгвэл одоо Гүндээр ангийн цанижи мадуу одоо Шаванды ёндо Дэмбэр дууа Гүндээр ангийн цанижи мадуу гэж үзүүлсэн юм уу? Тим гэхээс өөр арга байхгүй тэр улсуудад. Тим гэх юм болвол эн чинь ливер намбар чева имбартал сайдар ялган айлцсан одоо юм уу гэж асуув. Хоёрдугаар асуулт. За үгүй гэх юм болвол тэгвэл Сэмзэмби ёсонд Пумбулаас угаа чинь Дэмбэр мадууа биш шүү дээ. Ранги цанижис дууа шүү дээ. Шаван юм шүү дээ. Шаван живан овон юм ба шүү дээ. Дон дамбан овон юм ба дотор хоёр байгаа шүү дээ. Тэрний нэг нь Шаван Дон дамбар дууа, нэг нь Ёндов Дон дамбар дууа гэж айлцсан шүү дээ. Тэгээ Пумбулаас угаа чи Дон дамбар дууа, Дон дамбар мадууа, Ранги цанижи мадууа биш үсттэй. Тэгээд Сэмзэмбийн ёсонд юм бол Сэмзэмбийн додуадаар гэх юм уу одоо тэ хайлгандаг ийм л зүйлийг ярихаас биш Сэмзэмбийн хүлээн зөвшөөрөхгүй Сэмзэмбийн хайлгнахгүй юмыг Сэмзэмбад айлдахгүй үстэй. Яагаад үг гэхээр түрүүн дээр гарсан шүү дээ тий. Хорлоо дамбын энэ юу доцог болвол Нянто Дини буюу Жавраг Мараваа Додоовод айлдаг. Яагаад гэвэл Жавраг Мараваа Додоова буюу Нянто Динигийн додва даржийн одоо ийм дэндун чой үзүүлээгүй маа гэж хэлсэн шүү дээ. Нянто дэнийжилүүлээд диншээ чонгорж диншээ ранги цаны жидүүр дасандаа дэмбэр жаагаа байж додови гогдон гүндгсүү хайлан бичэр энэ тэгээд ягаа үсттэй даг годлоодсэн бицтэй. Тэгэхээр Сэмзэмба Пумбуласуга дэмбэр дүүр хайлан бичэр. Ийм нөхцлүүдээс болоод юу гэж байгаа. Богдлам Танжирын Дүмтаа шурва юм аа гэж. Нэгдүгürt бол ингээд Ригви Нөба учир шалтгаануудыг бодохоор нэгдүгээр таахгүй байна. Хоёрдугаарт бол
Тэгээд нөх одоо танжирын думтаа шорваа гэхээр одоо пүү па гэдэг одоо гайхах юм байхгүй. Ийм тохиолдол бол заримдаа байдаг шүү дээ. Парчин намшууд бол ингэсэн байна. Тэ танжирын думтаа шорваа бас байсан байна. Тийм ээ. Парчин намшуудууд танжирын думтаа шорваадан жүдл амаан тайлбарт бол аагжийн дачиж шорваа гэж. Тарнын ёсны одоо ингээд жүдл амаач судрын ёсны айлдвар тэрийг тайлбарлахдаа тарнын ёсны одоо ингээд бас ам алдсан ийм юмнууд одоо юмнууд бас гарч исэн ийм тохиолдлууд зөндөө олон ийм юмнууд бас байдгиймаа гэж тийм шорва суг гэж байгаа шүү дээ. Шорва суг гэхээр бидний мэдгүй бас одоо бас өшөөч байдаг. Тэгэхээр б манду явээч гэж байгаа. Б манду явээч гэдэг ийм жишээ олон байна гэж хэлж байна. Олон байна. За тэгээ банчин соном дагуулсан бол өөрөө донгог равчин бач тийм доодан аг бүгдийг бол одоо туйлд нь хүртэл судалсан ийм хүн учраас бол ийм жишээнүүдийг бол одоо мэдээж цөөхөн байгаа юмыг л олон байна гэж хэлэхгүй байлгүй дээ тийм ээ. За ийм асуудал байгаамаа. Ийм учраас одоо дээр үлсэн дагуу бол ийм айлдвар гараад байгаа шүү. За дамбууд өдөө Тараны дан ээж зүйл овдууд юм биш те. Тэгээд бол энэ үе чинь бол нэгдүгээр Симзамбын ёс ярьж байгаа Танжирын ёс шүн зүгнэ домбын гав маян бэ ч гэдэг байгаа тийм ээ. Тараны дан ээж зүйл овдууд юм байж роо. За цааш нь. Нива хорлоо сүмжийн намшиг шадвалааны хорлоо сүмжийн цанидан цанш. За тэгээд ахаад цаана дахиад одоо юу гэдгийг зобоо хийгээд одоо дагсал хаях юм бол Симзамбын дүмтаанд бол энэ олон үндсэн суур ойлголтоороо бүр шиен намшиг Симзамбын шиен намшиг яригдана. Дээр нь ламжийн намшиг яригдана. Дээр нь бравийн намшиг яригдана. Яг Симзамбын дүмтаа яригдж байгаа асуудал ийм үе шүү дээ тийм ээ. Тэгэхээр шидан ламжийн намшиг мөн бравийн намшиг Симзамбын ёсоор одоо даажинба болох бурхан болох хүртэлх асуудал бол энд холбогдсон шүү дээ. Ягаад гэвэл тэр даажинба болох эсэх бурхны хутгийг олох хэсэг чинь бол энэ хоосон чанарыг онж таньж мэдсэн үгүй юу гэдгээс эхлээд яригдсан шүү дээ тийм ээ. Тэгээд бол одоо тэр дэншин чонхор тийм ээ. Ингэ зобоо хийх юм бол олон асуудал угаасаа байгаа. Тийм учраас л одоо тэгэл бусад их чаныхан дээр чарлаа босоод ирдэг шүү дээ тийм ээ. За хоёрдугаарт хорлоо сүмжийн намшиг шадвалааны гэж. За ингээд хорлоо сүмдүү жидвий жүмцэн болвол ийм байна гэдэг юм тийм. За одоо хорлоо сүмжийн намшиг шадвалааны хорлоо сүмжийн цанидан цанши шадва хорлоо сүмжийн дангэж цүл. За дамбуулааны шянлуг гавгадан ранлуг шавгааны дамбууны хажиг нараа дэншин ойжийн данжаан зоврож яна домбиндо га дамбуу дэншин чонхоржин цаниэд гэж. За дэншин ойжийн данжаан зоврож яна домбиндо га дамбуу дэншин чонхоржин цан. За энэ хажиг тавьж байна тийм хорлоо сүмжийн цанид. За дэнши одоо бодиттой үзүүлсэн голлон одоо бодиттойгоор ингэж үзүүлж байгаа ийм судрыг болвол га дамбуу дэншин чонхор гэж үзнэ гэж. Бернад дүлвал үндэ ши давуу гэж. За ийм одоо судар байгаа. Энийг бол жишээ тавьж байна. За донит прамон ойжин данжаан зоврж яна домбин доо болвол га барва цанид мэдвийн чонхор юм аа гэж. Цанид мэдва буюу арингийн цанижис мадуа үзүүлсэн учраас хоосон чанарыг үзүүлсэн учраас цанин мэвийн чонхор гэж байгаа. Тэгэхээр бол донит прамо нарийн одоо тэр хоосон чанарыг ойжийн данжаан зоврж яна домбин доо бол га барва цанин мэвийн чонхорч цанидаа гэж хажиг тавьж байна. Берна ланшиг дэнгэнзэн жалбын доодан гэж. Ланшиг гэдэг нь ахад нэг судар байгаа шүү дээ. Пагва лангар шивгийн доо гэж. Дэнгэнзэн жалбын доо гэж байгаа. Мөн юм жа бэрэн дүйсэн бум нити жадам тэргүүтээ ингээд энэ судрууд болвол га барва цанин мэвийн чонхор юм аа гэж. За сүнзэн нидон ойдон данжаан зоврж байна домбин доо га тама ливер намбар чивийн чонхорчин цандаа гэж. За сүнзэн нидон те сүн адан зимба нийгэд донва. Гадна талын зүйл дотоод барьж байгаа энэ шив хоёр бол тийм ээ гадна талын юл нан шива тийм ээ тэр чин юл зимба энэ хоёр бол хоёр өмнөө хоёр тусдаа биш юм аа гэж. Нийгэд донва гэдэг. Тийм ээ сэтгэлээс хамааралтай гэсэн санааг хэлэх гээд байгаа шүү дээ тий. За энэ бол Симзамбын ёсны хоосон чанар шүү дээ тийм ээ.
сүнзэн ньедун гэдэг бол Синзанбын ёсны хоосон чанар мөн ламжийн чанар бол 10 жилийн одоо гомжон зовоотой адилхан гэдэг байгаа тийм. За сүнзэн ньедун ойдон данжин зовурж яна дэмбийн доо бол га тамаа лигүр намбар чивж жоохос. Буюу сайтар ялгсан номын хүртгэж үзнэ. Берна дөдөө гондол давуу шээсэр. За тэр жишээ нь бол одоо дөдөө гондол 10 бүлэгтэй 10 өөр одоо саажуугийн жанжуулсан банаар 10 өөр жанжуулсан банаар бурхан багшаас асуулт асуугаад бурхан багш хариулаад ингэж альцсан ийм судар байгаа тийм ээ дөдөө гондол. За энийг бол гатамаа лигүр намбар чивэн чонхрын цаншиг гэж тавьж. За дамбуу мэтэдэ гэж. За эхний тавьсан диншийн ойдон данжин зовурж яна дэмбийн га дамбуу динши чонхорчин цанд гэж хажиг тавьсан дээ мэтэдэ динши зовор ойсуу дэмбийн юмжийн доцог бас байна гэж. Диншийн зовор ойсуу дэмбийн юмжийн доцог яв вечердан дулва наймалжийн ши мадуг лүн шэн намжис диншийн ойсуу дэмба мэвичэр. За энэ дулва наймалжийн ши мадуг лүн шэн намжис. За энэ дулва наймалжийн шигээс бусад тийм ээ энэс бусад лүн нугууд бол бусад лүнгээр бол яах нь диншийн ойсуу үзүүлсэн тийм юм байхгүй гэж. Мөн диншийн зовор ойсуу дэмбийн юмжийн доцог яв вечэр гэж. Диншийг одоо голлон айлтсан юмжийн доо бас байгаамаа гэж. Тэгэхээр юу диншийг голж үзүүлсэн байлаа гэд диншийн ойдон данжин зовуу байлаа гэд га дамбуу диншийн чонхор байх алба байхгүй байна гэж тийм ээ. Тэгээ таны нэг 9 доо бол хажиг чиний сонжаадэ ина цанидэ юм би чаваа байхгүй байна. Цонидэ ин санжаа ба сонжаадэ ина цанидэ юм би чаваа миндүү мачиви мөн динши зовор ойсууд би юмжин доцог дэж ойж мөн дулва наймал жинши мад лүнэн шэн намжи динши ойсууд ба мэвээч. Тэгэхээр бол яг нэг га дамбууд айлцсан бүхэн ном бол бас динши голж үзүүлээгүй гэсэн санаа байна шүү дээ тийм үү. Га дамбууд одоо динши чонхор багтах одоо тэр бүлэгт багтах олон ном айлцсан тэр бүгд динши голж үзүүлсэн юм биш ээ. Ганц дулва наймалжийн шигээс бус нь бол динши бол ойсууд юм ба биш юм аа гэж хэлгээд байна шүү дээ. За энийг ойлгож байгаа тийм. Дамбуу дээр таал пагвин дембаши пагви дембашидэгийн намба шивийг шажан завын дорж үе юмжин доцог яв вечэр. За энэ бол онтогжингийн үг. Пагви дембашидэгийн намба гэдэг. Пагви дембашидэгийн намба шивийн шажан завын доо болсон. Шажан завын доо буюу ингэж өгүүлэх одоо үндэс суурь болсон тэр юмжийн доо гэж байгаа. Тэгэхээр ондогжин ч бол юм тайлбарлаж байгаа шүү дээ. Юмжийн доог тайлбарлаж байгаа. Манай парчингийн нэрэн дээрээс мэдэн шүү дээ, тийм ээ. Шэрвжин баралдуу чимби юу лээ Дилбатан жавын намшил юм бочинжи юу лээ Шэрвжин баралдуу чимби мангагийн данжөө омбор догвин жан гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Шэрвжин баралдуу чимбийн утгыг ондогжонгоор тайлж байгаа шүү дээ, тийм үү. Тэгэхээр тэр ондогжонд ингэж айлдах шалтгаан болсон шажан завын доо болсон юмжийн доцог болов байна. Барви жогцол ям мэтэдэ гэж. За хорлоо барвын цанид бас таарахгүй байна гэж. Донид ойжин жожон зовурж яна дэмбийн га тамаа лигүр намбар чивийн чонхор яв вечэр. Мөн тийм ээ. Га тамаа сүүлийн дээр ч гэсэн хоосон чанарыг голж айлцсан тийм ном бас байгаа гэж. Га барва цани мэвийн чонхор яна ширчинжин доо юм гой вечэр. Хоёрдугаар одоо учир шалтгаан нь болохоор га барва цани мэвийн чонхор юм болвол тэр бол ширчинжин доо байх хэрэгтэй юм аа гэж. Ширчинжин доо юм гой вечэр. Дамбуу дэртаал сүнзэн ядун дан суг шивийн даж үгүй жүгшэр ранги цанижи мадува донит прамо юм вечэр. Сүнзэн ядун гэх суг шивийн даж үгүй жүгшэр ранги цанижис мадува гэх энэ хоёр бол хоёулаа хоосон чанарыг үзүүлж байгаа шүү дээ, тийм ээ. Одоо Симзанби ёс шүү дээ. Симзанби ёсонд шүү дээ.
Одоо Симзамбын үе ярьж байгаа шүү дээ, тэ. Ёстой нөгөө Танжирвийн шүн зүгнэ чадвын гав биш шүү дээ, тийм ээ. Симзамбын шүн зүгнэ чадвын гав ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр сүнзэн ядонд сүшэвэн даажгүй жүгшэр ангийн цаний жамадуу доны прамо юм байж. Тамаан жогцуул юм мэтэдэ гэдэг нь тамаа гэдэг нь нөгөө хорлоо сүмбийн цанид тавьсан тэ. Тэр нөгөө юу гэлээ? Сүнзэн ядон ойдон данжин зоврж жана домбин то га тамаа ливер намбар чивэн чонгоржин цанид гэж хажиг тавьсан шүү дээ. Тэр бас таарахгүй байна гэж. Сүнзэн ядон ойдон данжин зоврж жана домбин барва цани мэвийн чонхор ёвичэр. Тэгэхээр одоо га тамаагийн цандыг тавьж байгаа шүү дээ. Га тамаагийн цанд дээр сүнзэн ядон ойдон данжин зоврж жана домбин доо гэж тавьсан. Тэр бас чаваа байхгүй байна. Сүнзэн ядон ойдон данжин зоврж жана домбин га барвын бас доцог байна гэж хэлдэг байна тийм. Га барвын цани мэвийн чонхор ёвичэрдэг. Мөн дондом яндаг пагшүүжийн ливүү мадуг жанчуу сэмба шэн гүү шүүвийн гондолжийн ливөө нам лигчэн чонхордуу ондон мэвичэр. Яагаад ингэ шаардлага хэлэх болсон гэхээр хажиг тэгсэн шүү дээ тийм. Сүнзэн ядон ойдон данжин зоврж жана домбин доо га тамаа ливер намбар чивийн чонхорын цанид берна додой гондол гэсэн шүү дээ. Додой гондол. Додой гондол гэдэг 10 бүлэгтэй тэр номыг сүүлчийн одоо га тамаа ливер намбар чивийн чонхорын цанш дээр тавих бол учир дутагдaltaй. Яагаад гэвэл тэн дотор байгаа дондом яндаг пагшуугийн ливүүгээс бусад 9 одоо тэр жанчуу симбагийн айлтгсан тэр гондолжийн ливүү бүлгүүд болвол ливер намбар чивийн чонхор гэж хэлэхэд бол таарахгүй байна гэж. Болохгүй байна гэж. Ливер намбар чива гэдэг чинь сайтар ялгасан гэсэн. Юуг ялгасан гэхээр аль нь арангийн цанижис мадуун арангийн цанижис дүүн айлын овон нийт сүм айлтгсан овон нийт меба сүм айлтсны чинь одоо тэ ямар учиртай юм гэдгийг ялгуулж байгаа. Тэгж ялгасан учраас ливер намбар чивийн чонхор гэж хэлсэн. Тэгвэл бусад 9 бодисатвагийн асуусан тэр додой гондолжийн бүлгүүд бол тэр сайтар ялгасан буюу тэрнтэй ямар ч одоо холбогдлого юм байна гэж. Лигчэн чонхордуу ондон мэвичэр гэж. За яг энэ дээр бол ингээл гагалтсан байгаа. Гэхдээ бол одоо 6 дугаар бүлэг бол бас одоо холбогдлого гэхэд бас хэцүү шүү дээ. Тэр чинь нөгөө нэг цанид сүм буюу шаван ёнду гүндэг 3-ыг асууж байгаа ийм бүлэг байгаа шүү дээ. Тэгэхээр чин шаван ёнду дэмбэрдүү гүндэг рангийн цанид чинь мадуу бол үзүүлж л байгаа л хэлбэр шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо холбогдлого гэхээр бас яах юм бол тоо. Тэгээд манай их чааны лам бол холбогдлого л гэж үзэж байна, тийм ээ. Лигчэн чонхордуу буюу дондом яндаг пагшүүжийн ливүү мадуг жаншуу самба шэн гүү шүүба гэж тийм. Бусад 9-бээр айлтгсан гондолжийн бүлэг нугууд болвол лигчэн чонхордуу ондон мэвичэр гэж тийм. Лигчэн чонхор гэх нь бол таарахгүй байна гэж. Ингэж үзэж байна. За, ахаа жоохон унших яах вэ өнөөдөр. За энэ дараагийн хажгийн дараагийн хичээл бүтэн багтааж уншъя даа. Хажиг. За эндээс дараагийн хичээл дээр үргэлжлүүлээ. За өнөөдөр энэ нүрээ завсарлаа. Бүгдэнд баярлалаа.